За өдрийн миний бичлэгийг үзэж байгаа тухайн мөчийн мэндийг хүргэе. За би хүүтэйгээ дүүтэйгээ гуруулаа дэлхийн циркийг сонирхохоор явсан. За миний хувьд болохоор бага насндаа циркийн үзүүлбэрийг Монгол циркийн үзүүлбэрийг багадаа үзэж байсан. Яг тэр төсөөллөөрөө циркийг очиж үзсэн. Гэтэл дэлхийн цирк болохоор айгүй тухайн үзүүлбэрүүд хамгийн шилдэг хүмүүс байсан учраас миний бодож исэн төсөөллөөс хэд дахин давуу гайхалтай сонирхолтой мэдрэмжүүдийг төрүүлсэн. Тэгээд өмнө зохион байгуулсан хамт олонд баярлалаа. Фотошка арилсан. Чи зургийг авах. За чиний хугацааг харъя. Ээж хугацаа харуулсан. Ямар ганц юм бэ яа. Чи фотошка харуулсан. За бас нэг юм сэлэн мэлэнтэй. Ийм хоёр ганган заалуулсан. Чи амар ойроо миний лукийг харуулсан. Энэ улаан үнэтэй. Дүүх. Зүгтэй гам. Сүүлийн өдөр нь байсныг хэлэхгүй хүн ихтэй. Тэгээд тайд засалтын хувьд бол үнэхээр гайхалтай байсан. Юу үзэж байгаагаа мэдэж гин үү? Гуас үзчихээн. Гуас. Миний хөө цирк үзэж гин. Цирк үзчихээн. За цирк ингээд л эхэлсэн. Гэхдээ би бүр хизээч алиелагчийг ийм хөвгөлтэй, ийм инээдтэй байдаг гэж мэдээгүй. Энэ хүнээс л тийм мэдрэмжийг авсан. Яалтчгүй циркийн хамгийн гол хүн алиелагч байт юм лээ. Түүний ингээ хийж авуулмултны аюу баг хөрний аюу инээдтэйсэн. За тэгээд мэдээж миний төсөөлж байсан шиг амьдтайсэн. Тэр нохог харалтай амар хөөрхөн маадтай. Тэгээд жоохон хэцүү байсан зүйл нь юу гэхээр нэг талд нэг хөөрхөн сармөгчөг нэг үйлдэлээд нөгөө талд нэг хөөрхөн нохоо бас үйлдэлээд яг энэ дэр ингээ бүр хоёр ташаа харсаар яж байгаа нүдний урд гүцээгүй бүр ингээд игдүүтэй нь барагдахгүй хийж байгаа үйлдэлүүд нь ялангуяа дээр сармөгчингийн эзэнтэй харьцаж байгаа байдал тэр цаана халаг ташилтал авахгүй л үйлдэл хийхгүй тэр бидний хүлээж байгаа байдал нь үнэхээр хөөрхөн байсан. Тэгээ амьтдын хувьд мэдээж цаанаасаа л игдүүтэй бидэд амьтад нь хөрлөл гэдэг зүйл айгүй гоё гэдгийг харуулсан. Тэгээ тэр сармөгчний бөмбөг аваад хийж байгааг нь харалтаа арай дэндүү инээдтэй байсдээ. Тэгээд айгүй сайн амьтдаа сургасан юм байна да гэж би бодсон. За үүний дараагаас мэдээж уран уралт бидний одоо өв уламжлал шүү дээ. Тэгээд уран уралтыг яагаад ч юм үзгээр санаасаа нэг төлөвлөсөл нэгдэдэг. Яг ингээд энэ дэлхийн циркийг үзэхэд сэтгэл хөдлөл нэг дэшээ нэг доошоо гэд бүр үнэхээр сонирхолтой тэгээ сэтгэл хөдлөм тиймэрхүү үзүүлбэрүүд дундайсан учраас миний хувьд бол бүр ингээд нүдээ завчхыг ч хүсээгүй тэгээд гайхалтай тоглолт байсан. Тэгээд уран уралтыг сонгодог урлагтай хаслуулсан харагдчихсан. Тэгээ үзүүлбэр нь үнэхээр төгс харагдчихсан. За энэ болохоор миний хувьд болохоор би ундад нэг тийм сайн ундаггүй. Гэтэл нэг хүн бүр зөвөр хэдэн метрээр нь унаад лсэн. Тэгэл бүр ямар төгсдөг одоо үзүүлбэрээ үзүүлт юм бэ гэж бодсон. Тэгэл энэ дууг нь өндөр байндаа за одоо болцсон байлгүй дээ гэж бодох болгонд улам өндөр болгоод бүр ийм өндөрт гараад ирсэн. Ёо энэ хүнийг би бүр унчих үү гэж амар бодоод тэгэд ганцхан нэг хүн л тийм биш хоёр хүн л тэр хүнийг дээрээс нь ингээд татаад хамгаалт хийж байгаа хгүй. Тэгээд дуугаа хунаад бүтэн тойрсон энэ агшинд бараг үзэгчд бараг амьсгалаагүй баха. Би бүр ингээд яана унчхойтой гэл амар гайхал бүр яаж ингэж яваад байгаа юм болоо гэж бодсон. Тэгээд бүр хэдэн метрч гэлээ одоо бүр санахгүй байна. Тэгээд ямар тааж ийм өндөрт хүн дугуй унж ийн гэ та бүхэн бодоод үзтээ амар байгаа зү. Бодход л амар.
За энэ үзүүлбэрээ би өөр нь бол бүх бичлэгийг нь бол оруулаагүй. Энэ үзүүлбэр болохоор ингээ хойлохнаа ямар ч хамгаалт авахгүй. Одоо энэ хоёр хүн зөвхөн энэ хүний гарн дээр тогтож байгаа гэж боддоо амар. За үүний дараагаар би бүр энийг айгүй удаан бичиж авсан. Яагаад гэвэл энэ үзүүлбэр зөвхөн Оросын эмэгтэйчүүд л хийдэм билээ. Тэрнээс биш ерөнхийдөө дандаа эрэгтэй хүмүүс энэ үзүүлбэрийг хийдэг. Тэгээд энэ дээр багийн ажиллагаа нэгэндээ итгэх байдал нь ямар өндөр юм бэ те гүйцэтгэл ямар мундаг юм бэ гэж бодсоо. Одоо энэ эмэгтэй ингээ хөлн дээр юм өндөр юм уулчж байгаа байхгүй юу? Тэгснээ тэн дээр зогсож аваад тэр хоёр эмэгтэй өсрөнгүүд ахаартай эргэлдэж агаад тэр хөнгөн матрасан дээр бууна. Ямар солиотой хүнд ийм төсөөлж бодож тий хийдэг байна. Бидний одоо миний төсөөлөлд нэг хүнд итгээд салуурн дээр зогсож агаад нөгөөдг нь үсрээ бунгууд буун гэдэг төсөөлөл хизээж миний толгойд орж ирэхгүй бүр эрсдэл зөрүүлж аливаа зүйлийг боддог. Миний хувьд бол энэ үнэхээр амар зүйл байсан. Тэгээ дээрэс нь дан эмгтээчүүд гээ боддоо ингээд л буугаад ирж байгаа юм да. Бүр амар гоостэй. Үнэхээр амар байсан. За үүний дараа болохоор цирк үзүүлбэрийн хаан үзүүлбэр гэж энэ үзүүлбэрийг хэлдэм байлаа. Тэгээд энэ бол зөвөр ингээд үзэхэд нурууны хөөс, гарын хөөс гээл бүр шар ус боссон үзүүлбэр байсан. Энэ болохоор ямар ч хамгаалт байхгүй хүмүүс гээ бод. За яг энэ эмэгтэй л яг энэ эргэлддэг зүйл дээр ингээ хамгаалттай байгаа ба. Тэрнээсээ шинэ хоёр талтайгаа хүн ямар ч хамгаалалт байхгүй, бүр түүж байхгүй. Тэгэл үзүүлбэр хийсэн. Би тэгээ тэр дунд үнэхээр ингээ сэтгэл хөдлөөд ямар ч бичлэг хийгээгүй. Эцэст нь ингээ энэ эмэгтэй хаар танаа. Ямар ч хамгаалтгүй тэгэл тэр дээрээс өсөж буугаал ийсэн. Тэгээ хамгийн сүүлд нь манай далбаг бариад ингээд үзүүлбэрээ тусгаад дэшээ харуулсан мууч бол үнэхээр сэтгэл огшин байсан. За ингээд төд уудалгүй байктай залуучууд гараад ирсэн. За энэ амар сонирхолтой. Яг давуу тал гэвэл би VIP судал дээр сууж исэн. Тэгээ би маш ойроос харсан. Энэ үзүүлбэр үнэхээр гайхалтай санагдсан. Тэгээ амар нь заяа. Зөвхөн тэр хэсэг сууж байгаа залуучууд л энэ байктай бөмбөрцгийг хамгаалаа сууж исэн. Яг хөндрүүлэгчтэй л дээ. Гэтэл тээс сууж исэн. Тэгээд энэ хэд бүр гарч ирснээ учир зүггүй энэ бөмбөрцөг дотор эргэлддэг. Үнэхээр сонирхолтой. Тэгээ би хамгийн амар нь энэ бөмбөрцөг дотор би орсон. Намайг ингээл ороод ирсэн чинь тэр ноон байктай залуу шууд л хамгаалтынхаа малгайг өгсөн. Энэ дотор ороод би бүр ингээл зогсож байхаагаа өөртөө итгэхгүй. Тэг энэ бол маш том эрсдэлсэн юм. Гэхдээ үнэхээр тэр хэмжээний эрсдлийг давхгүй сэтгэл хөдлөлийг надад мэдрүүлж чадсан. Тэгэл ингээ наа зогсож чад ингээл байк онжаа залуучууд ингээд хүрээд би тэдэд бүгд хүрээд би тэгэл ингээл дотор айгаал бүр сандарсан. Тэг хажуудлахын эмэгтэйгийн гарнаас бүрсэн ингээл тас хатгацсан. Тэгээд
Don't worry гэж бүр баймаа гэж хэлээд байсан. Тэгээд үнэхээр гоё гайхалтай цирк үзүүлбэр байсан. Энэ олон үзүүлбэр болгоныг бичлэгэндээ оруулаагүй. Та бүхэн дараагийн дэлхийн цирк болонгууд заавал үзээрэй гэж би хэлнэ. Үнэхээр гайхалтай сэтгэл тогтлон мөч бүхэн нь мартагдашгүй тийм л мэдрэмжийг төрүүлт юм байлээ. Хүүхдэд агуулаа та бүхэн заавал цирк үзээрэй. Циркийг үзэж дуусангуудаа бид гаруу Мишель Экспогийн Street Food орж хоол идсэн. Тэгээ хоёр хүүхдээ хөргөж өнгөтэй би NX Matrix болон Мишель Металлын хоорондоо хийсэн тоглолтыг үзээд энэ өдөр дууссан. Энэ хөбшлөг хүртэл хамтсан байлаа. Одоо өөрийнхөө шүүхийг харуултаа.